буруу ойлголт юм л шүү. Бас нөгөө харамад нь борцыг явуулсан энэ гэдэг чинь тэр бас манай нэг юм ухруулж ирсэн юм л шүү дээ. Арталт нөгөө хамт 3 4 морьтой явдаг энэ төр байсан юм л шүү дээ. Нэг зэрэг 4 морьтой 2 хонтой 4 морьч нь 2 замдаа хүн суулгах боломжтой юм л тэр. Хол замд явж байгаа. Тэгээд нөгөө хүнс нь өөрөө хамт морьтойгоо ижил спидээр явдаг юм л. Тэгээд өртөөн дээр морьоо сольж. Тэгээд ядрахгүй явдаг. Тэр шүнд нь идүүлдэг мэдүүлдэг. Манай дээрээс нөгөө борцморцоор гэдсэн худлаа юм л шүү дээ. Бас л би зөв. Бас бид нар манай энэ Монголын түүх чинь бас жоохон хэцүү юм л те. Яг хаана бичигдсэн байглангууд ч бас яг ихэнх нь гадаад бичигдсэн. Тэгээд тэр би нөгөө Америкуудын судалгааг нь тэндээс харж байсан байхгүй. Тэгээд яаж нөгөө логистикийн шийдсэн бэ мэдсэн бэ гэдэг. Тэгсэн чинь манай нөхдөө судалцаар байгаа тийм билээ шүү дээ. 4 морьтой 2 хонтой явж исэн. Түүхийн гаргаад. Тэгээд ямар хөө visualize хийгээд ер нь хэр их нэг цэрэг ингээд 4 адуутайгаа гээд нэг төмт явж байгааг яасан чинь нэг вайлыг дүүртэл нэг морь явж байгаа харагддаг билээ. Тэр юм биш харагдах талаасаа сүртэй байна тий бас. Гэж явж байгаа юм тий.